Энэ амттанг амсаж үтсэн хүмүүс яаж хийсэн бэ? Жороо өгөөч ээ. Яаж хийхээ заагаад өгөөч гэж надаас дандаа асуудаг. Тэгэхээр би та бүхэндээ одоо яаж хийдгээ харуулъя. Үндсэн орцуудын нэг нь нэрс жимсгэн байгаа. Нэрс жимсгнээ сайхан угаагаа цэвэрлэн бас хасар байн жимс орноо. Хасар байн хэрвээ гоё зөөлхөн ийм сортойх бол заавал дэвтэх шаардлагагүй. Хатуур байх юм бол дээр нь буцсан ус нэмээд нэлээд сайн дэвтэх юм байна. Тэгээд хасар байн дотор талдаа ястай байдаг те. Ясыг нь салгаад ингээд бэлтнэ. Амттангийн дээд хэсэгт орж байгаа кашу самрыг заавал дэвтээсэн байх шаардлагатай. За ингээд эхлээд суураа бэлтцгээе. Суураа бэлтгэхийн тулд хасар байнаа эхлээд food processor-т хийж байгаа. За үүнийхээ дараагаар какаого нэм. Какао сонгохдоо ямар нэгэн сахар нэмээгүй. Дан какао байвал их сайн. За дээрэс нь би бас кокосын тос нэмж байгаа. Ингээд ванилийн ханд бас нэмсэн. Ванилийн хандаа уулна тортныхоо дээдлийн хэсэгт нэмэх ёстой. Би андуураад доод суурьнд нь ингээд нэмчихсэн байлээ. Тэгтээ зүгээр. За ингээд эхлээд food processor-таа сайхан эргэлдүүлээд иймэрхүү босныхын дараагаар самраа нэмнэ. Яагаад самраа сүүлд нэмж байгаа вэ гэхээр зөөлхөн удаан ингээд эргэлдүүлээд бүхэл болгохын тулд дотроо гой бүхэл хэсэгтэй болох юм бол зажлууртай их аятайхан болдог. Энд харагдаж байгаа самрын хэсгүүд нь бүхэл байх тусмаа илүү сайн. Энд хэв байна. Хэвээ эхлээд наалдуулдаггүй цаасаар доторлсон байгаа. Тэгээд дээр нь кокосын тосоор наалдуулахгүй тулд дотор талыг нь сайхан нэмгэн дүрхээд бэлтгэсэн. За үүн дээрээсээ суурийнхаа зуурамгийг нэмээд халбагныхаа арт талаар нягтаршуулаа нэгэн жигдхэн сайн дараад ингээд суур бэлэн болж байгаа. Суураа хажуу тийш нь тавиад дээд талыг нь бэлтэнэ. За үүнд юу орох вэ гэхээр витамин С-гээр илбэг лимон жимс орж байгаа. Лимоныхоо шүүсийг нь шахаад бэлтгээд авна. Энд орцуудаа дэлгээд тодорхой сайхан харуулсан байгаа. За ингээд food processor-оо угаагаад хамгийн эхлээд дэвтээсэн кашу самраа нэмлээ. Кокосын тосоо нэмлээ. Дараа нь зүгийн бал нэмж байна. За ингээд хамгийн сүүлд нь лимоныхоо шүүсийг хийж байна. За үүн дээрээсээ нэмээд бас нэг чимх жамц давс нэмж болно. Энэ амттанг бэлтгэхэд хүчин чадал сайтай food processor хэрэгтэй. За ингээд бүх орцуудаа маш сайн буталсныхаа дараагаар дээрэс нь жимсгнээ нэмлээ. Нэрс жимс гоё ягаан өнгөтэй тийм ээ. Тэгэхээр энэ нь юуг илтгэж байгаа вэ гэхээр тухайн жимсний антиоксидант өндөртэй гэдгийг илтгэж байгаа. Бид антиоксиданттай хоол хүнс хэрэглэх тусам бид үүсэж байгаа хортой нэгдлүүдийг бууруулаад эсийг эрүүлжүүлж байдаг. Тийм болохоор энэ бялуунд нэрс жимсгэн ашигласан байгаа. За энийг бутлахтаа нэлээд өндөр хурдан дээр удаан гихчин өөрөөр хэлбэл бүх орцууд сайтар холилдоод ийм гоё крем шиг болох ёстой. За ингээд кремээ бэлтгэсэн суурин дээрээсээ нэмээд жигдхэн сайхан тархааж өгнө. За үндсэндээ энэ амттан ингээд бэлэн болж байгаа. Дараагийн хамгийн чухал шат нь юу вэ гэхээр хөлтөөгчөндөө хийж зарцаах байгаа. За энэ амттанг ямар нэг баяр ёслолт үйл ажиллагаанд хэрэглэж байгаа бол хэдэн өдрийн өмнө бэлтгээд хөлтөөгчөндөө хадгалж агаад яг зочдоо ирэхийн өмнө гаргаад зочдоо дайлж бас болно. За аль эсвэл хөлтөөгчөөсөө дээшээ хөргөчөнд хийгээд 2-3 цаг дэвтээгээд бас зочдоо дайлж болно. Миний хувьд хөлдүүгээр нь хэрэглэх дуртай. Яагаад тэгэхээр хүүхдүүд зармиг шиг байна, гоё амттай байна, хүүтэн бахаараа гоё байна гэдэг учраас. Амттангийн үндсэн орцын нэг нь кокосын тос шүү дээ. Тэгэхээр кокосын тос өрөөний хэмд хайлна, хүүтэн нөхцөлд зарцдаг. Чимэглэхдээ шинхэн нэрс жимс дээр нь өөрийнхөө хүссэн байдлаар нэмээд амттангаа чимэглээрээ. Яг саяын хэмжээсээр хийх юм бол ойролцоогоор 8-аас 10 хүнд чөлөөтэй хүрнэ.
нэг зүс мэгдсэн ч тэр, хоёр зүс мэгдсэн ч тэр ерөөсө хүнд мэдрэмж төрөхгүй ийм гоё эрүүл амттан байна. Тэгэхээр энэ жор сахаргүй амттан номд багтсан. Яг үүнтэй төстэй 50 гаруй төрөл бүрийн эрүүл амттангийн журууд энэ номд багтсан байгаа. За ингээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.